Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой хэрийн төмөр гарсан байгаамаа. Хамгийн сүүлдэл гэхэд Дорнод, Хинти, Сүхбаатар аймгийн Нутаг, Дамнан гал төмөр гарсан. Гамшиг дагуулсан гал төмөрт малчид, тариаланчин өрхүүд ихэр хохирч байгаа юм. Гэр орон эд хөрөнгө хоньмалаа төмөрт алдсан иргэдэд одоо багахан тусч томд тооцогдох үнэтэй болсон. Энэ үед нийслэлийн сургуулийн сурагчид хайрын будаа энийг сургууль бүртээ өрнүүлэн гудас, хүнжил, будаа гурил, гомин зэрэг өөрсдийн хэмжээд өгч болох хүнс эд зүйлсийг цуглуулснаа өнөөдөр гардуулсан юм. Тэгэл нийслэлийн бүх дүүргүүд тусгай газрын дунд хайрын будаа гэсэн аяныг сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд маш богино хугацаанд явууллаа. Яг нь 7 хоногийн хугацаанд явуулсан гэхэд үнэхээр хүүхдүүд маань хүүхдийн цаана ах эгч нар, эцэг эхчүүд, эмээ өвөөнөр маань энэ ажлыг дэмжиж бүх одоо нийслэлийн бүх дүүргүүд идэвхтэй оролцсноор өнөөдөр бид нар 103 аймагтай ингээд цуваа гаргаж, тусламжийн цуваа гаргаж яг газар дарна одоо хөргөх болсон дах баяртай байна. Нийслэлийн одоо 100 гаруй сургууль, 100 гаруй цэцэрлэгийн хүүхдүүд энэ аянд хамрагдсан байгаа. Тэгэхээр нийт одоо энэ хайрын будаа энийг зохион байгуулахад бид 7 хоног л яг идэвхтэй эрчимтэй 7 ажлын өдөр ажиллахад одоогийн байдлаар бид нар 15 тонн 900 гаруй килограмм гэдэг чинь 16 тонн будаа цуглуулсан байна. 103 аймагт болсон төмөрийн хохирлыг барагдуулах чиглэлээр төмөрт өртсөн айл өрх иргэдэд туслах чиглэлээр Улаанзагалмайхан маань идэвхтэй ажиллаж байна. Бид төмөр гарсны дараа 7 хоногийн дотор бол Дорнот аймагт байгаа гамшигын бэлэн байдлыг хангах төвөөсөө Сүхбаатар аймгийн 50 өрхийг хүнсний иж бүрэн багцаар хангасан. Мөн одоо шаардлагатай хувцас, гэр ахуйн, галтгооны хэрэгтэй зүйлүүдийг бол бас тусалсан. Түүний дараа бид энэ хүмүүнлэгийн үйлсэд хүүхэд багчуудын оролцоог хангах, хүүхэд багаасаа бусдын зовлонг мэдэрч бусдад туслахын төлөө ажилд сургах ийм одоо зорилгоор бид нар хайрын будаа аяныг эхлүүлсэн. Тэгэхээр анх бол хайрын будаа аяныг Чингэлтэй дүүргийн Улаанзагалмай хороо санаачлаад бусад бүх дүүргүүд энэ ажилд идэвхтэй оролцлоо. Нийслэлийн сурагчдын хандив Улаанзагалмай кантинерт багтгаа байжээ. Сурагчид нийтдээ 26 мянган эсгий гудас, 27 мянган хүнжил, 15 тонн цагаан будаа, тоон гаруй гурил, нэг бодол хувцас, 35 ширхэг ургамлын тос зэрэг сэтгэлийн илгээмж цуглуулсан байна. Үүнээс гадна Улаанзагалмай нийгэмлэгээс гамшигын үед хохирсон иргэд рүү хандаж тусламж үзүүлдэг. Тэс дараах тусламжуудыг гамшигын бүсийнхэнд үзүүлээд байна. За энэ өдрүүдэд бас Улаанзагалмай нийгэмлэг бид олон улсын Улаанзагалмай улаан хувирган сар нийгэмлэгүүдийн холбоонд хандсан. Тэгээд төмөрт өртсөн одоо энэ 3 аймагт нэг өрхөд 3 хүнжил, 3 одоо гудас гэдэг ийм судалгаагаар нийтдээ бид 20 сая гаруй төгрөгийн тусламжийг холбооноос үзүүлээд байна. Нийслэлийн сурагч бүрийн дэм тусаар бүрдсэн тусламжийн цуваа өнөөдөр галт төмөрт өртсөн 3 аймгийг зорин хөдөлсөн. Сурагчдын халуун сэтгэл дэмээр бүтсэн энэ тусламж галт төмөрт өртөн орон гэр эд зүйлс өмч хөрөнгө алдсан малчин тариаланчдад томоохон тус болно хэмээн итгэж байгаамаа.